оролцсон ирсэн та бүхэнд баярлалаа. Зам цаа гаргаад. Энэ бизнес философи яагаад хэрэгтэй юм бэ гэдэг сэдвийг би 1903 жилийн өмнө Япон Монголын бизнесийн төв дээр ярьж байсан. 1900 болсон юм чи тээ. Тэгээд нэг 2 сарын өмнө бас мүүсээ эдийн засгийн сургууль дээр бизнес сургууль дээр бас ярьсан. Тэгээ өнөөдөр ингээ 3 дахь нь байгаа. Үндсэндээ ашигласан ном монгол хэлэнд орчуулагдсан 2-3 ном байгаа. Хамгийн чухал нь бизнесийн философи гэдэг монгол хэл дээр байгаа. Та нар мэдэх бах. За өөрийгөө бодох нь ариун үс Айн Рандын. За тэгээд мэдээж уран зохиолын 2 ном нь бол дотроос нь бас зөндөө энэ санаанууд орж гисэн байдаг. Тийм учраас энэ номнуудаас төвөрлөж холбогдуулж өнөөдрийн товчхон яриаг хий гэж бодсон юм аа. За энэ яг англи хэл дээр бол бизнесмэнүүдэд яагаад философи хэрэгтэй юм бэ гэдэг нэртэй. Нэгсэндөө капиталистуудад Айн Рандын Атлас Шрагдын номын үзэл санааг түгээхэд зориултаа гэсэн тийм товчхон ном байгаа. Энийг бид нэрийг өөрчлөөд бизнесийн философи гэсэн. Тэгээд үүний иргэдээ бол яг бизнесмэнүүдийн гарын авлага, бизнес хийж байгаа, худалдаа хийж байгаа, арилжаа хийж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа хинч байсан юм нэг уншуулах зүгээр ном байгаамаа. За энэ ном маань 1900 юу болоод байгаа юм бэ? Дандаа 2018 онд орчуулагдаж гарсан ном байгаа. 4 гол хэсэгтэй. Бизнес эрхлэгчид үнэхээр философи хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Философи гэж юу юм? Бизнес хүн яагаад нийгмийн дайсан ад үзэгдсэн хүн болчдгийг дандаа хаасаагүй. Бизнес буулт хийх ёстой юу? Зарчмаас ухрах ёстой юу? Тэгээд дараа нь бизнесийг хэрхэн хамгаалах вэ гэдэг 4 хэсгээс байгаа. За хамгийн түрүүнд бизнес эрхлэгч бид нар зарим та бүхэн бүгдөө бизнес эрхлэгчд байгаа бах зарим нь бараа хийм бэ гэдэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөдөлмөрөөрөө баялаг бүтээж байгаа ашиг хийхийн төлөө хэрэглэгчд бараа үйлчлэгээ нийлүүлдэг хүний хэрэглэгч гэнэ. Бизнес эрхлэгч бол цэвэр хувийн ашиг сонирхлын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр ашиг сонирхлын үүднээс хийж буй үйлдэл ажил юм байгаа шүү. Ашиг сонирхолтой учраас. Бизнесмэнүүдийг сая хэлсэн, дандаа ад үздэг, муулдаг, шунхаагаар нь дууддаг, увайгүй гэдэг. Энэ бол түүхэн процесс. Хэдэн мянган жилийн хүн төрөлхтний арилжаа 8 хөгжижсдээс хойш 8 ячдаг, аз үздэг, ченжүүдийг муулдаг, худалдаачдыг ялгуурладаг, үйлдвэрлэгчид муухай ханддаг. Тийм учраас бизнесмэнүүд бол дандаа нийгмийн хавчлаганд байдаг. Доромжлуулдаг, үтгүүлдэг, золиослогддог. Өөрсдөө хамгаалъя гэвэл бизнесмэнүүдэд өөрийн гэсэн үзэл бодолтой философи хэрэгтэй юм байна. Тийм учраас бизнесмен хүн энэ дарамтаас нийгмээс тулгарч нийгмээс ингээд очруулж байгаа энэ дайралтаас өөрийгөө хамгаалъя гэвэл өөрт нь тодорхой хэмжээний философи хэрэгтэй гэсэн санаа юм аа. За энэ 1776 он онцгой жил гэдгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. 3-4 нээлт болж исэн. Энэ үеэс эхэлж Адам Смитийн үндэстнүүдийн баялаг номноос эхэлж арилжаа, худалдаа, солилцоо, 8-ыг бас жоохон хүмүүс ойлгодог гэгэрж гисэн. Нэгсэндөө өмчлөх эрхийн суурийг тавьсан. Хувь хүний үзэл санааг суурийг тавьснараа өмчлөх эрхчлөөний суурийг тавьсан байдаг. Тэгээ эндээс эхэлж бол нэгсэндээ капитализмын 90 үе эхэлсэн, аж үйлдвэрлэлийн 90 үе эхэлсэн гэж тооцдог. За бизнес эрхлэгч тийм философи гэж юу юм бэ те?
бас дахиад нэг юм хэлээ. Бидний ярьж байгаа зүйлийн тодорхойлтууд сурах хүчиг нийгэмд эрдэмтдийн төрийнхний ярьж хэлдэг тодорхойлтуудаас өөр шүү. Бид нар өмнө ярьсан. Үнц нь гэж юу юм? Шал өөр. Марксизм нэг ярьж байгаа, Австрийн сургууль нэг ярьж байгаа. Үн гэж юу юм? Бид нар нэг өөр. Бид нар тэгээд буруу тодорхойлт, буруу үгээ, буруу ойлгосноос болж бүх асуудлууд нь цаашаа уйлдаж буруу тишгээ явдаг. Тэрнтэй адилхан философи гэж юу юм бэ те? Философи гэдэг бол хүний амьдрал, хувь хүмүүсийн амьдрал оршихуйтай холбоотой суур зарчмуудыг судалдаг шинжлэх ухаан гэж тодорхойлж байна. Нэгсэндээ хүн бүхэн, хувь хүн бүхэн өөрийн гэсэн философитой байна гэсэн. Ер нь ингээд зүүнтнүүд буюу марксистууд альва нийгмийн шинжлэх ухааныг айгүй их төвөгтэй болгодог, математикчулдаг. Маш хэцүү хүнд томьёо, нэр томьёо өгдөг, тодорхойлт ойлгоход утгыг ингээ алдагдуулдаг. Тэгээ нэгсэндээ эдийн засаг гэхэлэр айгүй хүнд юм шиг. Жирийн хүмүүсүүд энэ эдийн засгийн нийгмийн ухаан айгүй хэцүү гэдэг. Тэрнтэй адилхан философи гэхэлэр бас их тийм. Философи ойлгохгүй энэ жирийн хүн тийш ойртож болдгүй юм шиг тийм хан үүсгэсэн байдаг. Дандаа. Аливаа шинжлэх ухаан. Энэ бол хамгийн муухай зүйл байгаа. Буруу зүйл байгаа. Тийм учраас хүн бүхэн өөрийн гэсэн философитоо дотроо тээж авч явдаг юм байна. За маш олон философи байдаг. Мэдээж түүхэн талаасаа харахад маш мундаг философчд байсан. Платон, Аристотель энэ ч байдгийн те. Гэх мэтчлээ Маркс хүртэл философч. Хамгийн гол нь аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэдгийг л хувь хүн бүхэн өөрөө танин мэдэж багахын зөв. Марксистун байж болно. Би марксизмыг шүтдэг. Би коммунизмыг шүтдэг. Би Марксийн философиг ойлгодог гэдэг явж байгаа хүмүүс зөндөө бай та. Тийм учраас ямар философиг сонгох уу, ямар философор өөрийнхөө амьдралынхаа зарчмыг барьж авч явах вэ гэдэг л сонголт та бүхний үүдэн дотроосоо сэтгэл санаанаасаа бодож гаргаж ирж байна гэсэн үг. Үндсэндээ бол бид нар ярьж ирсэн хоёр төрлийн философи болцоо ба. Нэг нь бол марксизм, коммунизм, фашизм, нацизм нэгсэндээ бүх хамтаж үзэл коллективизацийг нийлүүлсэн философи байна. Энийг нэг үгээр хэлэх юм бол альтруизм гэж байна. Нөгөөх нь болохоор индивидуал үзэл санаа болов хувь хүнийг дээдлэх үзэл санаа. Альтруизм үзэл нь бол маш олон нийгмийн хааныг шүтдэг, төрийг шүтдэг гэдэг юм уу? Ямар нэгэн өөрөөсөө бусдыг л хүндэлж хайрлж явах ёстой гэсэн золиос шаардсан философи байдаг. Тийм учраас энэ хоёр философийн та нар аливаар нь явах юм бэ гэдгээс та нарын амьдрал орших, эрхэн явах нь хамаарна гэсэн. Анрандын нэг хэлсэн гоё үг гэдгийг философи гэдэг бол оршихуун тухай цогц үзэл санаа юм. Хүн учраас чамд философи байхаас өөр арга байхгүй. Чадвал чи өөрөө өөрийнхөө философийг нарийн бодож тунгаан боловсруулна. Чадахгүй бол, амжихгүй бол энэ тэндээс янз бүрийн хагас дутуу боловсруулсан урайл оозон хүсэл, эрмэлзлийг цуглуулах болно. Эдгээр нь магадгүй чиний бодолд жигүүр ургах байсныг тайран оронд нь гинж авчран чамайг гинжилж магадгүй гэж маш гоё хэлсэн байна. За. Философи болгонд шунал гэдэг үг байдаг. Крид. Бид нар бүгдөө шунал дургу те. Та нар шунал айгүй муухай гэж. Уучлаарай би дуртааш. Би шуналтай хүн ш. Та нар бүгдөө шуналтай. Тэрийгээ зүгээр худлаа ярьж нуудаг. Шуналгүй хүн байхгүй. Магадгүй л амнарл байж байгаа. Бүгд шуналтай. Гэхдээ тэрийг ил гаргадаггүй. Худлаа ярьдаг. Муу шуналтай хүн гэдэг. Шунал муу юм зүгээр огт байхгүй. Шунал байна гэдэг чинь хуваа бодож ийн гэсэн үг. Өөрийгөө бодож ийн гэсэн үг. Амиа бодож ийн гэсэн үг. Өөрийнхөө хувийнхаа ашиг сонирхлыг бодож ийн гэсэн үг. Тэгэхээр шунал байж иж ашиг байна. Ашиг хийн гэдэг бол бизнесменийн үндсэн зорилго. Ашиг хийхэд бол шунахгүй бол ашиг хийн гэсэн ойлголт байхгүй. Ашиг хийхэд хязгаар байдаг юм уу? Уучлаарай байхгүй. Марксизм л ашиг хийж болохгүй гэсэн байна. Тийм учраас шуналыг муулсан. Ашиг хийж болохгүй чи үйлдвэрсэн өртгөөрөө
борлуулж нийгэмд нийлүүл гэж байгаа. Ашиг хийж болохгүй, нэм өөртөө хийж болохгүй гэсэн. Гэтэл индивидуал үзэлд бол үгүй. Бизнесмен хүний үндсэн зорилго бол максимум ашиг олох. Maximize ашиг. Тэ нэгсэндээ аль болох минимум зардалтай хийж тэгээ мөнгө хийх гэж. Үндсэн зорилго. Тийм учраас ашигт хязгаар байхгүй шүү. Хин хийж чадчих байвал үнэ нэмэл борлуулаад байх гэсэн үг. Үйлдвэрлэлээ нэмээд, үнэ нэмээд ашгаа хийгээд. Энийг ашигын төлөө довтолж байгаа бүх үзлүүд саяны миний муу философи буюу марксизм, коммунизм, фашизм энэ коллективизац чинь тэр чигээрээ бизнесийн ашгийг дандаа муулдаг, хараадаг үзлүүд юм байна. Гэхдээ хамгийн гол нь бараа үйлдвэрлэж байгаа хүн бий байлаа гэж үү. Эсвэл бараа борлуулж байгаа захын нэг чейнж байлаа гэж. Банк дээрэмж байгаа хүн хоёрыг хоёулаа бүгд хуваа бодож байгаа. Өөрсдийнхээ ашиг сонирхлын үүднээс л мөнгө хийх гэж нэг нь банк дээрэмж чинь нөгөөх нь гутал үйлдвэрлэж чинь эсвэл цагаан будаа зарж чинь гэсэн зах дээр. Энийг бүгд хувийн ашиг сонирхож шунлаасаа үүдж хийж байгаа үйлдэл. Ганцхан энийг ялгах зүйл ганцхан зүйл байна. Ёс зүй. Ёс зүй. Ямар ёс зүй вэ гэдэг. Тэгэхээр философи ямар философи бэ гэдэг шиг ёс зүй ямар ёс зүйг хүн өөртөө дотроо авч явж байна гэдгээс бүх юм хамаарж байгаа шүү. Ёс зүй гэж юу вэ? Ёс зүй гэдэг бол буюу этик зарчмуудыг судалдаг шинжлэх ухаан. Ямар ёс зүй вэ гэдэг. Сая бид нар хэлсэн ямар муу философи байдаг тийм. Сайн философи. Тэрэн шиг адилхан муу зарчмууд ч байна, муу ёс зүй ч байна. Муу ёс зүй нь юу вэ гэхээр бусдыг золиосдог ёс зүй. Бусдыг хохироодог ёс зүй. Саяны банкны дээрэмч шуналтай мөнгө хийх чинь хувийн ашиг сонирхлоо бодсон. Ганц ялгаа нь юу вэ гэхээр бусдын мөнгийг л дээрэмдэж авсан. Бусдыг хохироосон. Бусдыг золиосон. Гутал үйлдвэрлэгч тийм хийсэн үгүй. Хэнийг золиослоогүй, хэнийг ч хохиргоогүй баялаг бүтээгээ явсан. Энэ л хамгийн том ялгаа юм байгаа шүү. Ялгаа нь юу вэ гэхээр золиос байна уу? Хин нэгэн хохирсон уу? Хин нэгний зардлаар тэр хүн ашиг олсон уу? Татвар төлөгчдийн мөнгөөс хулгайлж байгаа, авч байгаа хэн бугай бүгдөө татвар төлөгчдийг золиосож банк дээрэмдж байгаа хүнээс ямар ч ялгаа байхгүй хулгайч байна шүү. Банк дээрэмд нөө төсвөөс тийм ээ татаас авах нь ямар ч ялгаа байхгүй ёс зүй. Тиймээс энийг бусдыг золиосолдог энэ философиг альтруист үзэл гэж байгаа. Альтруист ёс зүй гэж байгаа. Энэ маань өөрөө хамтаж үзлийн суурь юм байна. Дахиад биелээ коллективизацийн суурь. Бид нар 70 жилийн түүхтэй орон шүү. Энэ хамтрах тийм ээ. Нэгдэлж хөдөлгөөн, хамтарлах, өмчий хураах гэдэг бүх энэ үзэл энэ альтруизм буюу энэ коллективизацаар явсан түүхтэй. За энэний өмнө саах хэлжсэнтэй энэ альтруист ёс зүй дотор бол 3 ёс зүй байдаг. Далдын хүчний нийгмийн субъектийг байна. Харин манатлын сайн, зөв, рационал ёс зүй нь бол бодит байдлаас ургуулan гаргасан зарчим, хүмүүсийн сонголт, оюун бодолд үлдэх зүйлийг л хялбарчулж өгдөг. Бодит байдал, рационал байдал. Хөрсөн дээрээ бууж худлаа ярихгүй. Тиймээс энэ бидний яриад байгаа индивидуал ёс зүй гэдэг нь маань бодит байдал, рационал байдал, шинжлэх ухаан гэдэг дээр суурилдаг нэгсэндөө амьдралын ёс зүй юм байна. А бол А, энэ бол бодиттой. А бол А хасагч биш, Б ч биш тийм ээ. Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү 2. Өнөөдрийн зүүнний эрдэмтэд нэг дээр нэмэх нь нэг тэнцүү 5 гэж байгаа шүү. За энэ рационал ёс зүйн суурь нь бодит байдал, логик, бүтээлч, оюун ухаан дээр суурилдаг.
хүмүүсийн ухамсар, оюун ухаан, тарих, учир шалтгаан, үр дүнг хамгийн гол нь авч хэлцдэг босч байгаамаа. За бид нар өмнө нь үн цэний тухай тодорхойлт гаргаж ирсэн. Энэ философиг ярихад бол үнэт зүйл гэдэг юу юм бэ гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй байдаг. Үнэт зүйл гэж юу юм бэ? Үнэт зүйл гэдэг бол хүний хүссэн тэмүүлдэг олж авахыг хүссэн тэр зүйл. Бүх хүн бүрийн хүссэн тэмүүлсэн олж авахын төлөө тэмүүлж байгаа зүйл. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд хийж буй үйлдэл, action. Үйлдэл гэдэг үг айгүй чухал шүү. Үйлдэл. Хүн бүхэн өөрийн философитой байдагтай адилхан хүн бүхэн өөрийн дотроо үнэт зүйлтэй байдаг. Янз янз субъект гэдэг. Тэрүүгээрээ бид нар хэлсэн шүү дээ. Аливаа юмны үн цэнийг тогтохдоо хүн бүхэн өөрийнхөө дотоод сэтгэлээрээ субъектив байдлаар сонгож дүгнэж үн цэнийг тодорхойлдог. Тэрнтэй адилхан үнэт зүйлс нь бол ялгаа байхгүй хүн бүхний дотор өөрөөр байдаг. Өөрөө яаж хэрхэн боддоор үнэлэх вэ гэдэг асуудал. Амьд явах орших нь үнэт зүйл. Хамгийн чухал үнэт зүйл бол амьд явах. Үнэт зүйлдээ хүрвэл хүн ац жаргалтай байна гэсэн. Үнэт зүйлээ олж авах юм бол ац жаргал байна. Ац жаргал зөвхөн рационал хүнд л хүрч чадна шүү. Иррационал хүнд хизээч хүрэх. Төсвийн мөнгөөр хулгай хийж байгаа хүмүүсүүд иррационал байдлаар хулгай хийж байна гэсэн. Тэд нар ац жаргалтай үгүй шүү дээ. Нэг өдөр хаалга догшоод гинтлээд аваа явах үгээд айгаас сууж байгаа. Энэ ац жаргал биш. Тиймээс рационал үйлдэл хийдэг хүнийг энэ хамгийн ёс зүйтэй гэж хэлэхээр байгаамаа. Рационал хүний суур ёс зүй нь өөрөө шудраг гэсэн. Үнэт зүйлийг хэн хүртэх ёстой юм бэ? Хүртэх чинь хэн байх ёстой? Үр шимийг үнэт зүйлийг хүртэх чинь хүн өөрөө байх ёстой. Тэр үнэт зүйлийг бүтээгээд бий болгосон хүн өөрөө тэр үр шимээ хүртэх ёстой. Бусд нь хүртэх ёсгүй. Яалаа гэж. Тэр хүн өөрөө бүтээсэн энэ миний үнэт зүйл, энэ үнэт зүйлээ тийм ээ бий болгож бүтээх гэж үйлдэл хийж, акшн хийж бий болгочоод тэгээ трийг хүнд нөгөө банкны дээрэмчин дээрэмдүүлэх юм бол тэгэл байхгүй хохирч золиос. Тэрэн шиг татвар гэдэг юу вэ те? Дээрэм. Ялгаа байхгүй бол татвар бол дээрэм. Банкны хулгайч төрийн төр хоёр татвар авж нэдэг чинь ямар ч ялгаагүй зүйл яг адилхан зүйл шүү. Ёс зүйн талаас. За, 3 үнэт зүйл байдаг. Логик, зорилго, өөрийгөө хүндлэх. Өмнө нь энийг соо сайхан тайлбарласан. 3 сайн чанартай байдаг. Рационал байдал, бүтээлч байдал, бардам зам, өөрөө өөртөө итгэлтэй байх. Хүний үйлдэлийн үр шим хоёрыг зөрөөд өөр байх юм бол шудраг бос явдал алдаг. Манай Монголд яагаад өнөөдөр шудраг бос явдал хаасаагүй байна гэхлээр нэг нь бүтээж чинь нөгөөх нь хүртэж чинь үр шимээ. Тэгээ энэ хоёр ингээд тэр хүн бүтээж байгаа хүмүүс нь үнэт зүйлээ бүтээж байгаа хүмүүсүүд нь авахгүй өөр хүн дээрэмдээ дайхлаар тэгээ шудраг бос. За индивидуал үзэл нь объективист философи суурьцсан тууштай байх явдал юм аа. За энэ дээр бид нар өмнө нь бас зөндөө ярьсан альтруизм гэж юу юм бэ? Анх энийг эрдэмтдүүд гаргаж ирж Комте, Кант дээр галж алтар гэдэг чинь өөр бусдад гэсэн үг те. Бусдын төлөө, золиос, төлөөс хохирол шаардлага хамтаж бас коммунизм, социализм, фашизм бүгд байдаг. Альтруизм. Дараагийнх нь бол прагматизм. Зарчим бол байх ёсгүй зүйл. Зарчим бол галзуурал. Дундыг барь, алтан дунджийг барь. Тохиролццгоо, эвлэрцгээ. Эвтэй бол хүчтэй. Гэт нэг гоё өгөө шүү дээ. Тийм те. Тэгээ хуйлд, нэгд. Тэ. Тэгээ нэгдчихэж өшөө том бялуу хуваана, идэн, хулгаална. Манай өнөөдрийн намууд сонгуульд яг ийм маягаар л явж байгаа шүү дээ. Энэ юуг харуулж ийнэ гэхээр бүгд прагматист нам. Яаж л бол яаж гуйж болдог, яаж л бол яаж ийш тийшээ хэлбэлзэж болдог, хинтээ чамаагүй нэгддэг, хамтардаг, ажилдаг те. Энэ маань юу авчрах вэ цааш? Авилга, шудраг ус явдал. Хамгийн хортой. Прагматизмын улс төрд нийгэмд
хамгийн их бухимдал авчирдаг. Сайн хэлсэн шудраг ус явдал бас гадна бухимдал. Үүмэн самуун дэгдээд. Өдөр болгонд Сүхбаатарын талбай дээр чагсаалуулна ш. Тоглоомч. Англи болно. Зогсохгүй. Прагматизм ялж байгаа тохиол. Энэ маань юунд авчрах вэ? Ядуурл бий болно. Ядуурл болж иргэд хамгийн хохирдог золиос. Зөвшөлтсөл бол дарангуул гэдэг нэг Айн Рандын гоё өгүүл байдгийн те. Дарангуул фашизм гэдэг. Энэ бас яг сайн энэ прагматизмыг маш сайн гаргаж байгаа гоё жишээ байдаг. Хоол хор хоёрыг холиод хоол болох уу гэдэгтэй адилхан те. Хорл болно. Тийм учраас муу хүнтэй бүү хамтар, муу хүнтэй бүү юм хий. Муу хүмүүсүүдээс хол бай гэдэг. Битээ хамтарч юм хий. Битээ бизнес хий гэдэг зарчим хамгийн чухал. За индивидуализмыг бол яриануудаа зөндөө ярьсан анх Аристотель, Джон Лок, Джефферсон, Айн Ранд, австричууд эдэргээ зөндөө гарч ирсэн. Энэ бол суурь нь бол капитализм юм байгаа тийм. Прагматизм буулт хийх зарчим шүү. Прагматизм буулт л. Тэгэл хоорондоо тохирох хэрэгтэй. Эвлэрий буулт хий. Тууштай байхгүй. Тийм учраас прагматик хүмүүсүүд л хамгийн их буулт хийдэг, хуйлддаг, тохиролцдог, наймаалцдаг. Чинийг бол би нэг гэдэг. Монголоор дүүрэн байна. За энэ альтруизм дээр өшөө нэгж хэлэхэд би зүгээр энд нэг тэмдэглэсэн нэг юм байна. Энэ үзэл санаа ер нь дэлхийгээр бол маш их тарцсан. Коммунист дэглэм тэ Берлиний хан нурснаас хойш энэ прагматизм буюу альтруист үзэл бол зүүнний үзэл санаа. Коммунистууд нэгсэндээ зүүнтнүүдийн тэ социалистуудын юунд нь орж хувцсын өмсөө тэгээд ингээд нийгмээр маш их тараасан тэ. Тэг хамгийн их нь үзэл тарсан газар нь бол Америк. Нөгөө эрхчлээний орн. Тэг Америкийн сургуулиуд, профессоруд хамгийн их нь тарсан. Жишээл Харвард байна. Хамгийн тийм ээ энэ буруу философи, буруу ёс зүй, муу мухай, альтруист, прагматик үзлийг зааж хичээлдэг хамгийн хортой сургууль Харвард. Манайхаас энэ Харвардаас очиж диплом авсан гэдэг үлээ. Байгаа шүү дээ. Тэд нар юу сурсан байд? Ирээд одоо хардаа яг хамгийн муу мухай юм л хийж байгаа юм. Америкийн ихтэй сургуулиудын оюутнуудын дунд 18-аас 29 насны хооронд гэд үзэхэд нийт оюутнуудын 62% нь социализм талтай байна. Зүүнний үзэлтэй байна. 28% нь индивидуал үзэл буюу социализмыг цаашаа байна. Бидний яриад байгаа философи 38% оюутнууд л яг окей гэж байна. Нийтдээ дийлэн холонх оюутнууд нь бол социализм сайхан, хамтаж бас сайхан, альтруизм сайхан гэж. Нийт сургуулиуд дотор нь аваад үзэхэд сургуулиуд зааж байгаа профессоруудын нийгмийн ухааны салбарт 13.8% багш нар нь марксистууд байна. Анхаарал. Марксистууд. Дараа нь 38% нь социалистууд байна. Энэ хоёрыг нэмдэ багш нарын 13 дээр 38 гэхлээр бараг 50 хэдэн хувийн тийм ээ факультетийн тэр чигээрээ зүүнний үзэлтэй сургуулиуд байгаа байхгүй. Аимшигтай. Цаанаасаа хичээлэн тгийж орж. Нийгмийн ухаан. Дараа нь ялгаа байхгүй бусад одоо тийм ээ нийгмийн ухаанууд тий боловсрал гаймшигтай. Боловсролын нэгсэндөө багшийн дээд буюу багшийн дээдийн сургуулиудын 10% нь марксистууд. 26% нь социалистууд. Гамшиг тэр чигээрээ зүүнний үзлийг үйлдвэрлэл явуулж байна. Хамгийн гайгүй нь бизнесийн сургууль. 1% марксистууд, инженерийн сургууль. IT. Ийм байна.
Тэгээд одоо жишээлх юм та нар Харвард гэхэд хамгийн гоё ярьдаг хүмүүсүүд одоо Обама байна ерөнхийлөгч. Ерөнхийлөгч болоод маш гоё юм яриад дандаа зөвний бодлого явсан. Харвард яг энэ бидний ярьж байгаа юмнууд эсрэг яриад тэр хүн одоо өнөөдөр ерөнхийлөгч байхаас өмнө түүний нийт хөрөнгө нь сая доллар хүрдэггүй байсан. Өнөөдөр ерөнхийлөгчийн дараа тэрний хөрөнгө 70 сая болж өссөн. Клинтоноос ялгаа авахгүй. Тэ? Хамгийн мундаг нь Пелоси авгаа. Тэ? Пелоси анх тийм ээ Конгресст ороогүй байхад 3 сая долларын хөрөнгөтэй байсан. Өнөөдөр 300 сая долларын хөрөнгөтэй сайтан шүү дээ. Зүүнний үзэл бол үндсэндээ яг би дахиад хэлээд байна. Зөвхөн элитүүд өөрсөндөө давуу эрх авч баяжигдаг л үзэл юм байгаа юм шүү. Нийтийг биш. Массыг биш. Масс ядуурдаг. Масс тийм. Хөрөнгөгүй хэвээрээ байдаг. Өөрсдөө л баяждаг. За товчхондоо тийм байна. Тэгээд Монголын хөрсөн дээр бууцгаа хийдүүлээ тийм. Монголд нэг товчхон хэдэн жишээнүүдэ ярьдаг хэдэн жишээгээс л ярив. За үн докторжуулах хөтөлбөр гэдэг нэг гоё юм байсан. Зохиомл хүчээр төрөөс баг хүтээ зээл олгох процесс. Одоо хүртэл явж байна. Одоо хүртэл хаасаагүй байна. Энэ л хамгийн том альтруизм буюу хамгийн том муухай золиосон байна шүү. Ипотекийн зээл, энэ үн докторжуулах хөтөлбөрүүд, эсвэл энэ баг хүтээ зээлүүд ямар хор уршиг тавьдаг вэ гэдгийг бид өмнө зөндөө ярьсан тийм. Энэ маань өөрөө зээлийн тэлтийг бий болж маш их алдагдлууд хүлээл гаргадаг. Үр ашиггүй хөрөнгө оруулалт бий болгодог, эдийн засгийн хор уршиг маш их авчирдаг, инфляц авчирдаг, ядуур авчирдаг. Хор уршигтай. За дараа нь бараа нийлүүлэлтийн үн нийлүүлэлт төр оролцдог. Бид нар өмнө бас зөндөө ярьсан. Хяналт тогтоодог, зохицуулт хийнэ гэдэг. Интервенц хийж байгаа. Төрд хэлсэн шүү дээ. Төрд тэр үнийн талаар мэдлэг мэдээлэл дандаа хомс баг байдаг учраас дандаа алдаатай юм хин. Тэр бүх мэдээллүүдийг төвлөрж нэг хүн оффистоо ингээд төвлөрөөл бүгдийг бодоод ингээд компьютерт хийгээд гаргаж ирч чадахгүй тэр үнийг. Тэр үндсэнийг ямарч боломжгүй. Зах зээл сая хүмүүс л тэрийг гаргадаг. Тийм болохоор төрийн ямарч үр зарж байгаа нэг төгрөг болгон дандаа алдаатай байдаг. Дандаа буруу байдаг. Гэтэл өнөөдөр та нар боддоо манай төрийн өмчийн компаниудэртээ бид нар ярьсан. Хитэн их 80 төгрөгөөр алт зис нүүрс 3-аараа эргүүлж байгаа шүү дээ. Тэнд ямар их том буруу хөрөнгө оруулалтууд, буруу тийм ээ, алдаатай тийм ээ хөрөнгө оруулалт хийж байгаа та нар бодоод үзтээ. Тэр алдаатай буруу хөрөнгө оруулалт бүгдөө буцаагаад тэд тэтгэврийнхнийг тэр багш нарын ядууруулна л гэсэн юм байхгүй. Ягдвал хөрөнгийн капиталын буруу байршил, allocation буруу хийгдсэн. Буруу байршлаас болоод хөрөнгө тэн дээр гаццсан доошоо очиж байгаа урсгал байхгүй. Ядуурлын суурь. Ковидын хувьд вакцинжуулалт аимшигтай процесс. За би вакцин хийлгөөгөө вакцины эсрэг байдаг. Намайг одоо нэг хувилдааны ололчин гэдгийг. Энэ ковид гэдэг чинь зохиомл зүйл. Зүгээр ханаад. Энэ Америк, Хятад хинч хамаахгүй энийг хүмүүсийг хянаж энэ хамтрал тийм ээ зүүнтнүүд коммунистууд хянаж тийм ээ байх гэж бүх хэмээг хяналтанд ороо байх гэж туршилт хийсэн зүйл байгаа ш. Одоо та нар удахгүй за Билл Гейтс, Фаучи хоёр Америкийн конгресс дээр очих гэж байна. Австрал бас ялгаа байхгүй шээ хуулиа гаргацсан очих гэж байна. Монголд нэг өдөр ирнэ. Тэрийг сонсонгуудаа өнөөдөр Эпштайны файлгаад ингэсэн шиг ковидын нөгөө вакциныг гаргаж ирээ хэдүүлээ. Энэ вакцины чинь хэн бид нар зарлаа гээл тэгэл ноод болохоор гаргаж ирнэ. Энд хараарай. Тодорхой хугацааны дараа үнд үзэгдэнэ. Хөгжлийн банк гэж хөгжлийн бус банк бид нар өмнө ярьж байсан да. Хамгийн гай тарьдаг банк. Хамгийн их ядуурлаг авчирж байгаа банк.
зөвхөн авилга, инфляц, хөгжлийн эсрэг бий болж байгаа баг. За төсвөөс санхүүжүүлж байгаа бүх төрлийн банкуудтай хөнгөлөлтөө зээлүүд бол саяны миний хэлсэн зээлийн өдөөлтийг бий болж байна. Зээлийн өдөөлт, зээлийн тэлт бий болснороо мөнгөний нийлүүд өсөж байна. Мөнгөний нийлүүлэлт өсөх тусам инфляц өснө. Инфляц өсөх тусам ядуурл бий болно. Цикл ойлгомжтой. Ялгаа байхгүй татаас урамшуул. Энэ Улаанбуудаа, сүү, өндөг, ногоо сэргээгдэх ч юм уу та нарын цахилгаан төлж байгаа бүх юм чинь дандаа улгаатай. Дандаа альтруизм. Дандаа ягш зүг үйлдэл. Тэгэхээр аимшигт. Та нар боддоо Улаанбууданд урамшуул өгдөг. Би өөрөө маш сайн мэднэ. Тэгээд агаар дээр Улаанбуудаа тарьдаг. Нэг нь таригч гээд цаасан дээр би тарьсан гэж бичсэн. Нөгөөх нь гурилын үйл дээр би авсан гэж бичээд дундаасаа нэг цаас өгөөд төрд яамандаа өгөөд тэгээд дундаасаа нэг тоон болгон дээр 60-80 мянган төгрөгийн урамшуул авдаг. Одоо бүр тэр нь явсаар байгаад ногоор орцсон. Манжин лув нь ямар амар бизнес гэж бодно. Манай тэнд сэлэнгэд нэг нөхөрстөө баах газар хаглаа л шүү. Хааштай юм тарих энэ хизээч урахгүй ямар сонир багийн вэ хотоос ирсэн ингээд манжин тарьж ийн хэлэхгүй. Тэгэхээр манжин байхгүй. Тэгээ намар тэгээд чи одоо тэгээд одоо шатаад баларсан гэсэн. Тэгээ та бол тэнэг штэ гэж. Яасан. Тэр бид нар манжин ургуулах биш штэ. Зүгээр манжин тарьж ийн гэдэг урамшуулын авах гэж тэгдэг байхгүй юу гэж. Булгаа тонол хаасаг байгаа. Төрийн оролцоо байх тусам татаас хөнгөлтөө зээл хөнгөлт байх тусам булгаа тонуулна нэмэгдэнэ. За тэгээ мэдээж шин сэргэлтийн бодлогч гэдэг юм уу нэх алсын хараа гэл те шин хоршоо моршоо гэл тэгэл нэгсэндээ төр бол баялаг зээж бүтээдгүү баялагийг дахин хуваарилдаг субъект юм аа. Дахин хуваарлна. Баялагийг хуваарлна гэдэг чинь бид нар өмнө ярьсан социализм. Өөр юу ч биш. Баялаг хуваарлж гин гэдэг чинь нөгөө альтруизм. Нөгөө бусдыг золиосолж гин. Нөгөө үр шимээ хүртэх ёсгүй хүмүүсүүд үр шимийг хүртэж гинэ гэсэн. Төрийн өмчит компаниудын тэлт аимшигтай тийм. Одоо бүгдөө өөртөө ярьдаг болсон юм. Яриалгаа. Энэ бол тэгэл данхар төрийг улам данхар болгож байгаа. Хувийн эвшлийг л улам багасгаж байна. Та нарын карманаас сулгаа улам л хийж гин гэсэн. Төр данхаах тусам карманаас чинь төрөвчнээс чинь мөнгө багасаал байна гэсэн. Өөр арга байхгүй. За Монголын жишээн дээр нэг товчхон шиг нэг иймэрхүү нэг ярьдаг сэдвүүд байдгийн. За бизнест зүүнтнүүдийг дагаж бүү одоо хүсч гашиж гэх юм уу те нэг муухай зүйлүүдийг би өөрийнхөө туршлагаасаа хэдэн зүйл яриа. Нэг нь компани нийгмийн хариуцлага гэж. Өстой чөтгөр ав гэж хэлмээр зүйл шүү. За. Яагаад гэвэл энэ номон дээр байгаа өөртөө олоод уншаарай. За. Өстой чөтгөр ав. Шал худлаа. Бүгдөө авилга дидэгдсэн компани нийгмийн хариуцлагын төлөө бла юм хийдэг шүү. Голцоо дандаа. Өөртөөх хулгай тэ элдв янзын юм нуух гэсэн өнгөлөн халталт өөр юм байдаг. За одоо шинэ мод гарцсан. ESG гэдэг тэ сонссон байх. Одоо компани бүхэн ESG хөтөлбөр хэрэгжүүлнэ тэ. Банкуд нь бүгдөө тийшээ орцсон, том компаниуд нь орцсон. Яагаад гэвэл зээл авах гэдэг мөнгө хэрэгтэй мөнгөний цаанаас нь өгнө гэдэг байгаа. Нөгөө зүүнт нь хэлэх юм. Энэ бол ерөөсөө юу вэ гэхээр мөнгөний нийлүүлэлтээр луур хийдэг л үйлдэл өөр юу ч биш. ESG бол зөвхөн луур шүү. Луураас өөр юм байхгүй. Тэгээд тэрэндээ тийм ээ сэргээгдэх ч юм uuч тэ нүүрс хүчлийн давхар эслийг бууруулна дэлхийн дулаар уур амьсгалын өөрчлөлт гэдэг худлаа. Бүх юм нь худлаа. Энэ талаар 6 сарын эхний яриан дээр жаргал битээр нэлээд сайн ярьж өгнө. За тогтвортой хөгжил тогтвортой эхлээл хүн амын хөгжил гээл UNDP 30 жил ярьсан ядуур нь бүрдүү 30% хэвээрээ л үнтэй. Одоо sustainable гэдэг бас тогтвортой хөгжил гэдэг ногоон бодлого ажил бүгд Монголыг сүнэх бодлого. Энэ sustainable гэдэг юмас зай барьж байгаараа бизнесмэнүүд. Тэгвэл чиний бизнес сайн биш. Хулгай хий гэж байгаа хүмүүсд бүгдөө тийшээ орцсон байгаа. Sustainable эсвэл green гэдэг талаас нь. За дараа нь элдв янзын стандартчил тэ.
Яа, ангооштой. Махимпекс компани, гал команд, апо, сүү бүгдөө компанийнхаа нэрээ биш бүгдөө 9 9000 2000 40000 гэдэг ингээ хатцсан те. Юу юм бэ те? Хэрэглэгч зориулж юм хийж байгаа юм шүү дээ. Өмнө нь би ярьсан стандарт гэдэг бол ерөөсөө өрсөлдөх чадварыг өрсөлдөөнөөс хамгаалдаг л зүйл өөр юм байхгүй. Давуу байдал, чөлөөт худалдаа тийм ээ бий болохгүй чөлөөт худалдаа, шудраг урсгалаа гэж хоёр өөр юм байгаа шүү. Тэ? Чөлөөт худалдаа ингээд тарифгүй гэрээ хийцэн мөртлөө эндээ нуугаад мөнгөний ханшаар девальвац хийж эсвэл одоо тийм ээ мөнгөний ханшаараа тоглодод тийм ээ давуу байдал авдаг орн бол Хятад байна, Орос байна. Орос одоо энэ дайнаас болж ганц хожиж байгаа юм тэр мөнгөнийхөө сулар дээр мөнгө рубль сулралтан дээр л давуу байдлаа ашиглаж чөлөөт худалдаа Евразийн гэрээ өөр юм байхгүй. Буцаага тэвэндээ орохлоор тэр гэрээмээр хэрэггүй цуцлаа хараа. Тэгвэл тэднэрт одоохондоо давуу тал нь байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр тэ рублийн сулралт. Хятад усыг бий. За бидний өмнө шудраг өрсөлдөөний тухай ярьсан. Энэ бол өрсөлдөөн шудраг өрсөлдөөн бол энэ бол цөөхөн хэдэн өмсөд онцгой давуу эрх авах гэсэн үйлдэл. За дараа нь татвар бол дээрэм. Энэ байна. Саяхан их гоё шилдэг татвар төлөгчдийн шагнал гэдэг. Засгийн газар нь баахан компаниудтайгаа бие биендээ шагнал аваад зураг татуулаад ингээд Монголын бизнесмэнүүдийн ёс зүй философи ямар байгаа нь зөвхөн тэрийг хараад ойлгоо өөр юу ч биш. Хаан тийм бизнес юу байна? Магадгүй Хятад байж магадгүй те. Бизнесмен хүний үндсэн зорилго максимум ашиг, минимум кост, минимум зардал. Татвар гэдэг чинь зардал. Тэг их татвар, их зардал төснөө шагнуулаад тахтай хайш юм бэ те. Тэнийг тэг хамгийн дээр юм хийж дахин хуваарлт хийж байгаа субъекттайгаа хамсаацаад те сүлбэлзээ тэгээд сууж идэг те. Хичиж өгмөр. Энэ бүгд бол ер нь альтруист, прагматикч бизнесмэнүүд манай Монголд бол маш их байдаг тэр чигээрээ. Хэдий ч нэ ийм бизнес эрхлэгчид их байна. Хэдий ч нэ нийгэм зах зээл зүг холдолд орох боломжгүй. Нэгсэндээ шудраг бус нийгэм тогтох үндэс нь энэ альтруист буюу прагматист улс төрчдөөс гадна бизнесийнхэнд байна. Учир шалтгаан бизнесийнхэнд байдгийн шүү. Хамгийн ягдгүйл тухайн тэр бизнесмэнүүдийн баримтлж байгаа философи нь прагматикч буюу альтруист учраас тэд нар авилгад нь хахуулд нь тийм ээ картел үүсгэн, кроны үүсгэн, клиентизм үүсгэн. Энэ альтруизм буюу прагматизм Америкт гараад байгаатай ялгаа байхгүй. Бас Монгол бас ингээ орж ирээд суур ингээ хөрсөн буугаад байгаа шалтгаан арчил байгаа шүү. Арчил өөрөө ийм хүмүүсүүдийг дээшээ гарч ирж, эрх мэдэлд орж, элдв янзын прагматист юм, альтруист бусдыг хохироодог, бусдыг золиослдог систем бий болохыг арчил бий болгож байгаа юм шиг. Тиймээс энэ олонхын саналыг татах гэсэн. Тэ олонхыг өөртөө татах гэсэн тэ энэ сонгуулаар санал худалдаж авдаг систем буюу саналын ганц сонгуул шүү дээ байн худалдаж авдаг систем л энэ бол энэ прагматист үзэл буюу альтруизмын хамгийн их хор уршиг буюу тарьж байгаа гай юм байна. Арчлаас өөр илүү гоё систем одоохондоо бидэнд байхгүй мэдээж дарангуул байж болохгүй. Гэхдээ энэ арчлын сул тал нь өөрөө олонх гэдэг утгаар олонхыг татахын тулд юу ч хамаагүй хийж болно гэсэн тийм үзэл ноёрхож гисэн Монгол. Хаасаа. Тэгээ Мисесийн хэлсэн үг байдгийг олонхын санаа бодол бурхны үг мэт ямагт зүв байдаггүй. Арт түмний дуу хоолой бол бурхны дуу хоолой гэсэн энэ үзэл бол хуучны Германы суртал ухуулга юм байгаа юм шүү гэд Мисес 1920 онд хэлсэн байдаг шүү. Анхаарал. Тийм учраас хүн бүр өөрийн гэсэн философитой, ёс зүйтэй, зарчимтай байж иж энэ альтруист үзэм аяндаа устна.
гэсэн зүйл. За эцэст нь Анранд хэдэн гоё үг байна. Хүн өөрийн гэсэн ёс зүйн зарчимтай байх ёстой шалтгаан нь ёс зүй юу вэ гэдгийг хэлж юу хийх ёстойг тодорхойлно. Хүн ёс зүйнхээ үр шимийг өөрөө хүртгэж мөн юм. Айн Ранд гэсэн. Үдэл санаа бол энэ гариг дээр хамгийн том бодит хүч юм шүү. Үдэл санаа. Философи хүмүүсийн зориг тэмүүллийг тогтоож замыг нь заадаг ба философи одоо хүн төрөлхтнийг аварч чадна биднийг ч ялгаа. Философи ойлгохгүй ёс зүйгээ буруу ёс зүй, буруу философи ойлгоо яваад байвал тэгэл аврагдахгүй тэгэл өстөө нэг томын тоондоо байна л гэсэн. За хамгийн сүүлд нэг хүн бас хэлсэн байна. Ашигтай хэрнээ ёс зүйтэй бизнес хийх нь хамгийн ариун зүйлс юм байна. Энэ тухайл өнөөдөр та бүхэнд товчхон шиг ярьлаа. За энэ номны дараа энэ Финляндийн профессор эмэгтэй Жана Войшин гэдэг эмэгтэй байгаа. Энэ их жижигхэн ном айгүй гоё. Энэ номд ч саяны миний ярьсан зүйл маш гоё, улам гоё бичээстэй байна. Уралдаан зарлаж байгаа шүү. Орчуулан мөнгөний төлөнд хүн урж ирээд орчуулад гоё гаргая гэвэл надаар ирээрээ. Энийг монгол хэл дээр гаргах нь ариун үгс юм байна. Баярлалаа.